Монгол улс зах зээлийн нийгэмд шилжснээс хойш олон залуус ажилгүй болж амьдралдаа алдаж онож явлаа. Тэдний нэг бол Дорж. Тэрээр энэ бурангуй цаг үеийн золиос болж эрхэлж байсан ажил албан тушаалаа алдаж, цаг зуурын алдаанаас болж хэцүү нэрт газрын хаалгыг татах болов. Дорж цоочтой хаалганы цаанд баггүй хугацааг өнгөрүүлж, одоо л нэг төрсөн гэр ижээ аавдаа очих гэж явна. Гэтэл түүний эцэг эх нь олон жилийн хугацаанд насан өөд болж төрсөн гэр нь ч өөрийнх нь биш болжээ. Аргагүй эрхэнд Дорж хоолоо олж идэхийн тулд ажил хийх гэсэн боловч түүний насанд тохирох, түүнийг авах газар ч олдсонгүй. Сэтгэлээр унсан Дорж бор дарсанд донтож, эцэс төгсгөлгүй мэт санагдах хэцүүхэн амьдралд хөл алдан бүтэрлээ. Ингэж явсаар хэдэн жилийг өнгөрүүлж, ор хоронгүй явсаар эцэст нь гудамжинд бор дарсандаа хурцурч яваад хүмүүстэй маргалдаж, хөлөө хүртэл бэртээж таяг тулах болов. Энэ байгаа амьдрал нь түүнд уламж хэцүү санагдаж, лонхтой дарснаасаа ч салж чадсангүй. Мөн л тэр хിവэр уусаар л байлаа. Дорж нэг өдөр дасал болсон газартаа мөн л бор дарсандаа хурцурч суугаад бие нь муудаж ухаан балартан өхөдгийн унав. Түүний дэрэгдүр өнгөрч явсан иргэд түргэн дуудснаар Дорж нийслэлийн энэрл эмнэлэгт хүргэгдэн иржээ. Түүнд биеийн байцаалт юу ч үгүй тул эмнэлэг өөрийнхөө дагуу Доржийг хүлээн авлаа. Энэрл эмнэлэг нь орон гэргүй, бичиг баримтгүй, Орос дорн шанаар хоног төөрүүлэн амьдардаг, эмзэг, зорилттой бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, нийслэлтэй төдийгүй Монгол улсын хэмжээнд цоргаанц эмнэлэг юм. Тиймээс ч Доржийг хүлээн авч, эрэмблэн ангилалт хийж, анхан шатны бичиг баримтыг бүрдүүлж, биеийн байдал нь тогтвортой боломгц, хувийн ариун цэврийг хангуулахын тулд усанд оруулан бохирдсон хувцсыг нь солино. Мөн шаардлагатай гэсэн бүхий шинжилгээг авч, бүртгэл мэдээллийн ажилтнанд түүний зургийг авч бүртгэлжүүлэн, цагдаа дуудан хурууныхны лавлгаа авч, иргэний бүртгэлийн мэдээллийг тодруулж, яралтай тусламж, эрчим тэмчилгээний тасаг руу шилжүүллээ. Ингэж эмч, сувлагч, асрагч нарын хамтын хүчээр Доржийн бие сайжирч, аюул амь наснаас нь холуур өнгөрөв. Доржид эмнэлгийн ажилчид өөрсдийн боломжит бүхэл онцлогоо шинжилгээг хийж, биеийг нь сайжиртал тасралтгүй эмчилгээг хийсээр байв. Үүнээс ч гадна шаардлагатай тохиолдолд дээд шатлалын мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг авч ажиллаж байв. Түүнийг эмчлүүлж байхын хугацаанд ар гэрийг нь тодруулж, холбоо барих, бичиг баримтыг нь хөөцөлдөх, бүртгэлжүүлэх асуудлыг мөн ч үргэлжлүүлэн хийсээр байлаа. Өдөр хоног өнгөрсөөр Доржийн бие ч тэнхэрч, эмнэлгээс гарах хугацаа болов. Гэтэл түүний хөл бэртэлтэй, өөртөө үйлчлэх чадваргүй болжээ. Тиймээс Доржийг асрамжийн газар эсвэл ар гэрийн асаргаанд гаргах шаардлагатай тулгарсан. Гэсэн хэдий ч түүний эцэг эх нь өөд болж очих газар, ойчих хаяг байхгүй Доржид асрамжийн газарт л очихоос өөр зам байсангүй. Ингээд эмнэлгийн ажилчид асрамж, халамжийн захирамж бусад материалыг бүрдүүлэх хэрэгтэй тул өмнө нь даатгалжуулж, хаягжуулж, бичиг баримтжуулсан байсан тул нэмэлтээр дахин асрамжийн газрын захирамж хөөцөлдөх хэрэгтэй байлаа. Асрамжийн газрын захирамж хөөцөлдөхөд ар гэр, бичиг баримтгүй хүнд маш их бэрхшээл тулгардаг. Үүнийг мөн л эмнэлгийн ажилчид хийж гүйцэтгэнэ. Шат дараалсан олон төрлийн гарын үсэг, тамга, зөвшөөрөл, эмчийн онш, лавлгаа бүрдүүлж, эцэст нь нэг Доржийг асрамж халамжийн газрын захирамжтайгаар очих газартай болгоно. Энэрл эмнэлэгтээ эмзэг бүлгийн иргэдийг байршуулдаг, хооллож, ундаалдаг, орогнох газраар хангаж өгдөг 30 гаруй төрийн булан, төрийн бус байгууллагууд хамтран ажилладаг. Эдгээр байгууллагууд санхүүжилт, тэтгэмж зэрэг асуудлаас болж тэр бүр өөртөө үйлчлэх чадваргүй, асаргаатай хүнийг аваад байдаггүй. Тэдний гол ажил нь энэ нийгэмд хөлөө олж ядаж яваа, буруу замд хөтлөгдөн орсон иргэдийг нийгэмшүүлж, хүн шиг хүн байлгахын төлөө энэрл эмнэлэгтэйгээ хамтран ажилласаар олон жил болсон. Тиймдээ ч эмнэлгээс гарсан очих хаяггүй иргэдийг төвдөө хүлээн авч, нийгэмшүүлэх буянтай үлсийг хийсээр байгаа. Доржид тулгамдсан гол асуудал нь тэрээр хөл дээрээ босох чадваргүй, зайлшгүй асаргаанд байх хэрэгтэй тул төрөлжсөн асрамжийн газарт хүргэгдэх болов. Асрамжийн газрын хамт олонч Доржийг нийгэмшүүлэх, түүний хажуугаар энэрл эмнэлэгтээ авч ирэн эмчилгээг нь үргэлжлүүлэн хийлгэх, совилуулах ажлыг хамтран хийсээр нэг л өдөр Дорж Монгол улсын иргэн хүний ёсоор амьдарч, алдаж унсан цаг үеэ ардаа үлдээж хөл дээрээ боссон байна. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг. Энэ буянтай үйлсийн хариу Монголын бүх сайхан иргэд эрүүл сарвал инх тунх сайхан амьдрах болтугай. Энэрл эмнэлгийн дүрмийн үндсэн чиг үүргийн 3-1-2-т заасан зорилттой бүлгийн иргэдэд тухайлбал
Нийгмийн халамжийн тухай хуулийн 18-19 дугаар зүйлд төрөөс халамж асрамжийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай иргэдийн жагсаалтанд орсон иргэд хамаарна. Үүнд 18-2-1 Ахмад Настан, 18-2-2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 18-2-3 эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, 18-2-4 хүчирхийлэлд өртсөн иргэн, 18-2-5 хорих ангиас суллагдсан иргэн, 18-2-6 согтуурах, мансуурах, донтох өвчтөй иргэн, 18-2-7 эдгэшгүй хүнд өвчтөй хүн, 18-2-8 гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх иргэн, 18-2-9 шилжин суурьшсан энэ хуулийн 3-1-2-т заасан өрхийн гишүүн иргэн, 18-2-10 өрх толгойсон эцэг эх, 18-2-11 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх, 18-2-12 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойсон эх, эцгийн хүүхэд, 19-2-1 тижээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, эсвэл тижээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй улмаас дэмжлэг, тусалцаа үзүүлэх чадваргүй, тижээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад насны эсрэг хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшгэлсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан. 19-2-2 тижээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй иргэн.